Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 2009 онд гарсан Where the Truth Lies буюу Үнэн хаана оршдог вэ гэдэг Солонгос киноны товчлыг сонсноо. За тэгээд энэ кино маань 1997 онд Сөүл хотын Итавон дүүрэгт гарсан аллагын талаар нэгэнгүү гаргасан болохоор 2009 онд гарсан даруйда ард иргэд нийлэн хууль зүйн яамдаа хүсэлт гаргаснаар энэ хэргийг дахин нээсэн байдаг. За одоо 1997 онд яг юу болсон талаар сонсцгоё. 1997 оны 4 сарын 3 Сөүлийн Итавон дүүрэг бол угаасаа л зугаа цэнгэний газрууд бар караоке ихтэй хасаагүй л залуучууд цуглардаг хүний хөл хөдөлгөөн ихтэй дүүрэг. Энэ үед 22 настай Жүү Жумпил гэх оюутан залуу Бургер Кингийн нойлд бие засах гээд орж байгаа харагдана. Гэтэл ардаас нь хэн нэгэн дагаж орж ирснээ хутаг гаргаж ирээд мань залуугийн хүзүү рүү учир зүггүй утгалнаа. Маргааш өглөө нь Итавон дүүргийн Пак прокурор аллаг гарсан Бургер Кинг дээр ирэн хэргийн газартай танилцах гэсэн чинь аллаг болсон нойлыг тэр чигтэн цэвэрлсэн байт юм да. Мань прокурорч гайхан хэргийн газар байсан залуу прокурор дүүнээс яагаад хэргийн газрыг цэвэрлсэн байгааг асуухад цагдаа нар ирж үзлэгээ хийсний дараа Бургер Кингийн ажилтнууд нойл цэвэрлэн гисээр угаад цэвэрлсэн штэ гэд Хевнийг хариулахад Пак прокурор зад загнаа. Хохирогч Жүүжүнпилийн цогцоо 9 удаа хутгалуулад тэр буланд цус алдсан байдалтай байсан тухай альдаг. Пак прокурор шүүх шинжилгээний газар очин талигачийн цогцтой танилцахад баруун хүзүүр нь 3, зүүн тал руу нь 4 удаа, мөн зүрх рүү нь 2 удаа гэд нийт 9 удаа хутгалсан улмөр байдаг. Тэндээс гараад шууд л талигачийн орчуулганд очих үед ар гэрийнх нь ямар өлөг байх вэ? Уйлжунжаад сэтгэл санаа нь хямарсан хэцүүхэн хүмүүс л сууж байна. Жүүжүнпил Хонги гэх сургуулийн 4-р курсын оюутан байсан бөгөөд хичээл номдоо ч их сайн цагийн ажил хийж аав ээжтэй нэмэр болдог сайн хүү байжээ. Талигаач Жүүжүнпилийн аав нь автобусны жолооч бол ээж нь насаараа цэцэрлэгийн багш хийсэн маш их хөдөлмөрч эгэлж ирийн лайлын хүү байжээ. Оршуулгын яслал дээр Жүүжүнпилийн найз охин ирсэн байхыг хараад найз охиноос нь мэдүүлэг авч эхэлнэ. Тухайн өдөр Жүүжүнпил найз охинтойгоо уулзсан бөгөөд хоёулаа цагийн ажил хийдэг ч энэ өдөр тэр хоёрын амралт таарсан болохоор Итавон орж ганц пив ууж л дээ. Тэгээд Жүүжүнпилийн шээс нь хүрээд байсан болохоор хажууханд нь байх Бургер Кингийн нойл руу орох үед найз охин нь бүрэг захиалаад хүлээж. Гэтэл нэлээд хугацаа өнгөрсөн ч найз залуу нь гарч ирдгүй шүү. Гайхаа вэжтэл нойл орох гэсэн залуу ам хамраа учир зүггүй дарцсан гарч ирэхийг хараад ер нь л муу совин татаад нойл яваад ортол бүү үзэг. Найз залуу нь хамаг цусандаа хутгалтдсан амьсгаа тавьж байсан байдаг. Тухайн үед CCTV хяналтын камерын хүрэлцээ их муу байсан болохоор Жүүжүнпилийг хэн асны тогтоож чадалгүй овоодон 7 хоног өнгөрлөө. Харин энэ үед Америкийн цэргийн баазын мөрдөг товчооноос өмнөд Солонгосын прокурор руу холбогдож аллагыг үйлдсэн этгээдийг олж тогтоосноо хэлээд холбогдох нотлох баримтуудын хамт с ิจ гтэн этгээдийг хүлээлгэн өгчээ. С ิจ гтэн этгээд болох Петерсон нь 17 настай бөгөөд Америк аав Солонгос ээжтэй, аав нь өмнөд Солонгос дахь Америк цэргийн баазад ажилладаг болохоор гэр бүлээрээ Сөүлийн ойролцоо амьдардаг байж л дээ. Пак мөрдөгч тэр дороо мөрдөн байцаалтын өрөө рүү орж Солонгосоор юм асуудал Манд Петерсон ясныг ойлгодоггүй. Би Америк хүн зөвхөн англиар л ярьдаг. Гэсэн ч Пак мөрдөгч уурлан чи Солонгос ээжтэй биз дээ. Солонгосоор миний хэлснийг ойлгож байж гүрэлээ гэд уурсан ч ямар ч нэмэр байсангүй. Удалгүй Америкийн цэргийн баазын төлөөлөгч хурж ирээд хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Америкийн иргэнийг мөрдөн байцах тохиолдолд заавал Америкийн төлөөлөгчийг байлзуулах ёстойг прокуроруудад сануулнаа. За тэгээд орчуулагч авчирж байгаад Петерснаас мэдүүлэг автал өнөөгчин бид нар Солонгос залууг алаагүй. Манай найз Алекс гэд нөхөр утгалсан. Би шоконд ороод хутгалуулсан залуу унж ирэх үед нь тосч авч байгаад миний хувцас нүл цус болсон гэд хачин юмэрэд эхэлтیں۔ Удалгүй цагдаа нар муу усны сувгаас аллагт ашигласан хутаг. За тэгээд Петерсны цус болсон гутал зэргийг болоод Петерсныг хэрэгээ хүлээхийг шаардсан ч би алаагүй гэж гүрийсээл. Удалгүй тэр Алекс гэх Америк төрсэн Америкийн иргэн шилтэй 17 настай нэлээд биерхүү хүү аавтайгаа ирж прокурорт сайн дураараа мэдүүлэг өгдөг. Петерсноос ялгаатай нь Алекс Солонгосоор харьцангуй сайн ярьж чаддаг байсан болохоор бүх зүйлийг ойлгомжтой ярьж эхэлнэ. Тэр өдөр бид нар найзуудаараа баранд орчоод нэлээд уужгаад өлсөд харна хажуугийн Бургер Кинг орцгоосон. Гэтэл Петерсон утга гаргаж ирснээр би өмнө нь хүн утгалж байсан тэргээд хачаа чим яриад исэн. Энэ үед бусд маань тамхилах гад гарах үед Петерсон бид хоёр л байсан. Нэг Солонгос залуу гаднаас орж ирээд нойл орохыг Петерсон харснаа. Найшир би чамд гоё юм харуулъя гэд нойл руу яваад орсон. Бид хоёр нойл руу хамт явж ороод би гараа угааж итэл Петерсон учир зүггүй Солонгос залууг хутгалаад эхэлсэн. Би анх удаа тэмдвэл харсан болохоор таг гацаад шоконд орсон гэсэн мэдүүлэг өгнө. Одоо харин бүгдээрээ Петерсны мэдүүлгийг сонсцгоё. Бидхэд уучаад Бургер Кинг ороо сууж авах үед би тэр хэдэд гайхуулах гээд хутгаа гаргасан чинь Алекс намайг өдөж чи хүн утгаж чадахгүй штэ. Найшир би чамд гоё юм харуулъя гэд нойл орохоор нь дагаад ортол Алекс миний утгаар тэр Солонгос залууг битүү утгалаад эхэлсэн. Хутгалуулсан залуу унаад ирэхэд нь би тосч аваад миний хувцас нүл цус болсон гэдэг мэдүүлэг өгнө.
Прокурор гайхаж тэгвэл чамайг Америкийн цэргийн шүүхийнхэн яагаад хэргийг үлдсэн сэжигтэн байна гэсэн дүгнэлт гаргасан бол гэхэд Петерсон Алексийн аав их мөнгөтэй хүн байдаг. Бодвол тэднийг авилгалдаа биз гэж авнаа. Ингээд энэ хоёр нөхөр бие рүүгээ хэрэгэ бухаад яг хэн нас нь мэддэхгүй тодорхойгүй нөхцөл байдал үүслээ. Энэ үед гайхшаа барсан Пак прокурор шүүх шинжилгээний газрын таньдаг ахтайгаа уулзан хохирогчийн бие дүссэн шарахыг үзүүлэн ямархуу хүн энэ хэргийг үйлдсэн байж болох уу гэж зөвлөгөө автал энэ хутганы сарвууд бүгд дээрээс эсвэл тэгшинтэйгээр үүссэн байна. Тэгэхээр хохирогч Жожонпилээс өндөр хүн байж магад гэдэг дүгнэлтийг хэлснээр Пак прокурор том биетэйгээр нь Алексийг энэ хэргийг үйлдсэн гол сэжигтэн байж магадгүй гэж бодоход хүргэнэ. Маргааш нь Пак прокурор нөгөө хоёроос ч дахин мэдүүлэг авна. Би тэр залууг алаагүй штэ. Би анх та хэдэд туслах гэж мэдүүлэг өгөх гэж ирээд одоо сэжигтэн болсонтой итгэж чадахгүй нь. Гэд бахаар нь за тэгвэл тэр залууг Петерсон хаан нь яаж хутгасныг хэлээдэх. Гэхэд мань Алекс би тухайн үед сандраад яг яаж хутгасныг санахгүй байна гэж хэлсэн бол Петерсон эсрэгээр Алекс тэр залуугийн баруун хүзүү рүү 3 удаа, зүүн хүзүү рүү 4 удаа, бас эргүүлж харуулаад цээж рүү 2 удаа хутгасан. Гэд бүр яг таг наривчлаа хэлж байна. Пак прокурор шүүх шинжилгээний ахтайгаа уулзсан Петерсон Алексийн хоёрын өгсөн мэдүүлгийн талаар хэлтэл өнөөх нь яг хүн утгалсан хүн тухайн үед сандарсандаа юу хийснээс санахгүй байх магадaltaй байдаг. Харин хэргийг хажуунаас нь хараад зогсож байсан хүний хувьд хэргийг тод санаж байх магадaltaй гэж хэлэхэд ер нь л энэ хэргийг Алекс хийсэн биш үү дээ гэсэн бодол нь улмал батчаад явчлаа. Хүүгээ хэргийн сэжигтэн болсонд бухимдсан Алексийн аав хүүдээ хамгийн сайн өмгөөлөгчийг авч өгөхөөр зогсохгүй хүүгээ үнэн худлыг илрүүлдэг тестээр оруулж нэр төрийн цэвэрлж авна гэж шийдээд Петерсон Алексийн хоёрыг үнэн худлыг шалгадаг тестэнд оруулнаа. Гэтэл тестийн хариунд Алекс худлаа ярьж байна. Петерсон үнэн ярьж байна гэсэн хариу гараад ирнэ. Хөөрхий Алексийн аав Пак прокурортой уулзан хүүг нь хэрэгт гүтгээд байгааг сануулж хоёулаа хоол идэнгээ тухтай ярилцъя гэж хэлээд зэвүүг нь хүргээд хайчнаа. Пак прокурорыг дарган дуудаж уулзаад за нөхөр минь энэ хэрэг шийдэгдэхгүй яагаад удаад байна? Чи энэ хэрэгээ хурдан нэг тийш нь шийд. Америк элчингээс хүртэл яриад амар заяа үзүүлэхгүй гэж шахалт өгөх ба ингээд Пак прокурор хэргийн гол сэжигтнэр Алексийг нэрлэж хэргийг прокуророос шүүгэж шилжүүлэн шүүх хурал товлогдлоо. Шүүх хурлын үеэр Пак прокурор Алекс хохирогчийг алсан бүх баримтуудыг танилцуулах үеэр талигаач Жожонпилийн ээж Алекс руу орилон уурлаж гарнаа. Шүүх хурлын үеэр Алекс Петерсон хоёр хэргийг бие рүүгээ бухсаар энэ удаагийн шүүх хурал онцгийн шийдэлд хүрч чадсангүй өндөрлөдөг. Талигаач Жожонпилийн ээж Пак прокурортой уулзан хэргийг үнэн зөвөөр шийдэж гэмт хэрэгтэнд шудрагаас байдаг гэдгийг үзүүлж өгөөрэй гэж хичээнгүйлэн гоох нь өрөвдөлтэй. Дараагийн шүүх хурал дээр тухайн үед хамт баар орсон найзууд нэрсэн мэдүүлэг өгөгч энэ хэдийн арсан зүйл нь гэвэл Петерсон хутга гаргаж ирсэн. За тэгээд бидэхэд тамхи татах гээд гарсан. Буцаад ороод ирэхэд энэ хоёр хоёулаа Burger King-д байгаагүй. Гэсэл юм ярина. Энэ удаад ч гэсэн шүүгч хэнэгэнд нь ял оноо чадсангүй. Шүүх хуралдааныг дахин уншлууллаа. Аргаа ядсан Пак мөрдөгч бүр усан буугаар тоглож байсан хоёр хүүхэд дээрээ хүртэл хэргийн үйл явцыг туршин үзэх гэж хүртэл оролдож байгаагаас харахад бүр арга нь барагдсан бололтой өрхий. 3 дахь шүүх хурлын өдөр боллоо. Пак прокурор Алексийн өмгөөлөгч хоёр тухайн өдөр болсон үйл явдлыг ээлжэлжээрээ дүрслэн харуулж бибинийгээ үгүйсгэн алдсаж байхад Алекс Петерсон хоёр бүр гэмсэн чинжгүй инээцэн сууж байгаа нь зэвүү үрмээр. Ингээд дахиад шүүгч шийдвэр гаргасангүй шүүх хурлыг дахин товлох үед Пак прокурор Алексийн өмгөөлөгч хоёр шүүгчтэй биечлэн уулзах үеэр шүүгч хэргийн газар өөрөө очиж Алексэн Петерсон хоёрын ярьсныг яг нүдэрээр хармаар байна. Гэсэн хүсэлтийн дагуу Петерсон Алекс хоёрыг хэргийн газар аваачин яг юу болсныг өөрсдийнх нь хэлснээр дахин илгүүлнэ. Хамгийн ихэнд Алекс хэргийн газарт болсон үйл явдлыг давтан хийх үеэр би ингээд гараа угааж байсан гэд харуултал Петерсон араар нь багтагч зай гарахгүй байгааг шүүгч хараад Алексийн хэлсэнд ер нь л итгэхээ болж эхэлнэ. Харин Петерсон ялж болоход мань хүн орж ирэнгүүтэл ингэсэн тэгсэн гэд бүх зүйлийг детальчлан ярьж эхлэх ба Алексийн дүрд орсон цагдаа хохирогчийг хутгалж байгааг харснаа. Гүй тэгж хутгалаагүй. Ингэж хутгалсан гэд өөрөө хутгыг авч харуулнаа. Тэгээд хохирогч унаад ирэх үед би ийшээ түлхсэн гэд хохирогч унсан газраас шал өөр тийшээ түлхэхэд өөрийг харсан Пак прокурор урдуур нь орж гүй чи ийшээ түлхсэн гэвэстэй гэд Петерсон тусалтын юм да. Пак прокурор өдөр Петерсны үйлдэлд тусалсандаа гимшээд байгаа бололтой оройн ажлынхаа дүүтэй пи буугаа сууж идэл өнөөх нь аха ер нь тэр хоёрыг хинж байсан яа дээ. Хоёулаа солонгосон биш штэ. Болдог бол хоёуланг нь шоронд хатаах юмсан гэж хэлээд Пак прокурорын хамаг нэрвийг бараа ичлаа. Хамгийн сүүлчийн шүүх хурлын өдөр Америкийн цэргийн мөрдөн байцаагч ирж Петерсныг алуурчин байж магадгүй гэсэн нэлээд сонирхолтой нотлох баримтуудыг хэлнэ. Петерсны гаран дээр 3 цэг байсан. Намайг мэдүүлэг авах үед 4 цэгтэй болцсон байсан. Америкт өсвөр насныхны гэмт хэргийн бүлэглэл байдаг. Тэдний гишүүд алсан үнийхээ тоогоор гарандаа цэг тавьдаг боломжтой.
Бүх нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд яалтчгүй л Петерсон алуурчин гэдэг нь тодорхой байна. Би Америкт 20 гаруй жил мөрдөн байцаагч хийсэн. Та нар яагаад миний дүгнэлтэнд итгэхгүй Алексийг алуурчин гэж үзээд байгааг ойлгохгүй байна гэж хэлнэ. Хэдийн энэ туршлагатай хүн ингэж хэлсэн ч гэсэн шүүгч үнийг нь авч хэлсэнгүй. Пак прокурорын үгэнд илүү итгэж 1997 оны 10 сарын 6-ны өглөө аллагыг Алекс үлдсэн гэж үзээд цаазын ал оноох бөгөөд харин Петерсонд хэргийн нотлох баримтаа хутга зэргийг нуун дарагдуулсан гэдэг үндслээр 1 жилийн хорхол оноолоо. Энэ үед Алекс шүүгчд хандан юу яриад байгаа? Би хүн алаагүй штэ. Чимүновш буруу хүнээ яллаа гэж орилсоор гарахва Алексийн авбараг ухаан алдаж унах нэ чаваас. Талигаач Жүүжүнпилийн ээж энэ үед асгаран уйлж өчнөө шүүх хурлын дараа эцэст нь нэг юм хүүг нь алсан алуурчин ашгүй ялаа үрж байгааг харан сэтгэл нь амарч байгаа бололтой. Гэтэл энэ үйл явдлаас хойш удалгүй Алексийн аав Сөүлийн бараг хамгийн туршлагатай 5 өмгөөлөгчөөр хүүгийнхээ эргийг өмгөөлүүлэхээр болж дав заалтахаар болно. Ингээд нилээн болсны эцэст Сөүлийн дээд шүүх хэргийг дахин нээж өмгөөлөгч нарын өгсөн хүсэлтийг харгалзан үзээд шийдвэрээ танилцуулдаг. Яллагдагч Алекс энэ хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт алга. Тийм болохоор прокурорууд энэ хэргийг дахин авч үзээд нэмэлт нотлох баримтууд цуглуулах хугацаа өгч байна. Яллагдагч Алексийг гин буруугүй гэж үзэж байгаа тул дараагийн шүүх хурал товлогдох хүртэл шоронгоос суллахыг үргэлжж байна. Гээд аваа ичнаа. Энэ үед Алексийн талынхан бүр бөөн баяр. Тэр шүүх хурлын танхимд бараг найр наадан болоод байгаа мó хаашийн. Петерсон хэргийн нотлох баримт нуусан хэрэгээр 1 жилийнхээ ялыг үрээд шоронгоос гарсан байх бөгөөд Алекс ч бас ингээд шоронгоос судлагдах нь. Энэ бүхэнд хамгийн их хохирж хүмүүс бол энэ хоёр с 'жигтэн биш. Талигаач Жүүжүнпилийн ар гэрийнхэн байлаа. Талигаачийн ээж Пак мөрдөгчтэй уулзан "Миний хүүг Алекс алаагүй мó? Яагаад хоёулаас судлагчиж байгаа юм бэ?" гэж уйлнаа. Киноны маань төгсгөлд Алекс нэг охин дагуулсан өмгөөлөгчтэйгээ уулзаад баярлснаа илэрхийлж бэлэг өгчөөд явхва. Болсон явдалд ямар ч гимсэн шинжгүй инээж хөхөрсөн шигээ явж байгааг харсан өмгөөлөгч нь хүртэл дотроо Алекс аллагыг хийсэн ч байж магад гэж бодоход хүргэх бол нөгөө талд Петерсон Пак прокурортой уулзаад өөрийг нь гин буруугүй гэдгийг тогтоож өгсөнд баярлаа гэж хэлэх үедээ солонгосоор ямар ч аялгагүй ярьж Пак прокурорын нүдийг нь орой дээр нь гаргана. Энэ бүх цаг хугацаанд солонгос хэл мэдэхгүй гэж гүрийгээдээс худлаа байсан байгаа байхгүй юу? За тэгээд энэ хүрээд кино маань өндөрлж байна. Гэхдээ та тийм маань зарим нь алуурчин нь яг хэн байсан юм? Ямар мангар төгсгөлтэй кино вэ гэж бодож иж магадгүй. Тэгвэл санаа зовлтгүй. Би одоо юу болсныг яриад өгье. Яг энэ үйл явдлын дараа Алекс Петерсон хоёр хоёулаа шоронгоос судлагдаад Америк руугаа буцсан юм байлээ. Ар гэрийнхэн нь өчнөө удаа хэрэгтнийг нь үнэн мөнөөр нь тогтоож өгөхийг прокуроруудад хүссэн ч энэ хэрэг урагшилж өгөхгүй явсаар байгаад 2009 онд яг энэ кино гарсны дараа ард иргэд Солонгосын хууль зүйн яам руу бөөн бөөнөөр хүсэлт гаргаснаар Солонгосын маш олон прокурорууд нэгэн зэрэг энэ хэргийг дахин мөрдөж эхэлсэн бөгөөд тухайн үед техник технологийн тусламжтайгаар энэ хэргийн гол буруут нь Петерсон байсан байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Өөрөөр хэлбэл хамгийн анх Америкийн цэргийн мөрдөн байцаагч нарын дүгнэлт зөв байсан гэсэн үг. Гэтэл Петерсоныг Солонгост шүүх хурал дуудаж байна гэсэн боловч би Солонгост үрх ялаа үрсэн дахиж Солонгос руу очихгүй гэж зөрүүдлээд байсан болохоор Америкийн хууль шүүхийнхэнд хүсэлт гаргасны эцэст 2011 онд Петерсоныг Америкийн цагдаа нар баривчлаад 4 жилийн дараа Солонгос руу буцаасан юм байна лээ. Тэгээд 2016 онд шүүх хурал нь болж анх хэрэг болсноос 18 жилийн дараа 23 настай оюутан залууг алсан Петерсон 20 жил хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Ингээд харахаар энэ хэргийг бол анханаас нь зөв шүүж чадсан бол алуурчныг алерт яллаад талигаачийн аргэр өчнөө олон жил зовд зүдэрхгүй л байх байлаа. За тэгээд энэ хүрээд энэ удаагийн кино төвчлөл маань дууслаа. Удахгүй өөр кинонуудаар иргэн уулзцгаая.